Ингээд ээлжит нэгэн ан амьтан алан хядантай гоё түүх маань орж ирэхэд бэлэн болж байна. За өнөөдөр та бүхэндээ дэлхийн хамгийн ухаантай амьтдын тухай ярьж өгнө. Ухаантай амьтан гэж ямар амьтныг хэлээд байгаа юм бэ гэдгийг маш товчхон ингээд тайлбарлаад хэлэхэд аливаа амьдарч байгаа орчиндөө өөрийнхөө хоол хүнс тэжээлийг ямар нэгэн ухаалаг байдлаар шийдэж байгаа тэр арга хэмжээг авч байгаа оюуны потенциал сайтай амьтныг ерөнхийдөө ухаантай амьтан гэж хэлж байгаа. Яг өнөөдрийн түвшинд шинжлэх ухааны бүх талаар судлагдаад эдгээр 10 амьтан ерөнхийдөө хамгийн ухаалаг амьтан юм байна гэдэг категорид орсон байгаа. Тэгээ өнөөдөр та бүхэндээ энэ ямар амьтнууд байдгийм бэ гэдгийг маш товчхон багцлаад гялгаас хэлээд явчих. За 10 дугаар байранд та бидний сайн мэддэг хэрэм гэдэг хөөрхөн модонд амьдардаг амьтан байдаг. За харахад биеийн жижигхэн ч гэсэн бэлчээр буюу тархины үйл ажиллагаа ой санамж нь бол үнэхээр өндөр хөгжсөн амьтан байдаг. Хэрэм энэ тэнд хоол хайж давхиж явж байхдаа хоолны нөөцийг судалж түүнд тэмдэглэгээ хийн. Дараа нь хэдэн жилийн дараа ч гэсэн тэр хоол хүнснийхэн судыг өөрөө яг ой санамжийнхэн дагуу явж чад бол олоод идэж удаг байгаа. Хүмүүсээрээ дэдэг хэрэм энэ тэнд баахан хоол нуучаад самар нуучаад тэрийг мартаа тэрэн дараа нь ой болдог энэ төр үгүй. Хэрэм бол бүх хоолыг бол одоо идэж ууж явна. Харин тэр энэ тэнд унсан самар бол одоо салхины аясаар байгаль эсвэл шувуу эсвэл хэрэмний зөөж явж байхад тэвэрлж явж явах үед газар унаад тэгээ шигдээ тэндээсээ ургасан одоо царс модч гэдэг юм уу те байх тийм магадлалтай байдаг байгаа. Тэгэхээр хэрэм бол ухаалаг 10 амьтны 10 дугаар байранд орсон юм байна. За тэгээ 9 дугаар байранд та бидний сайн мэддэг гандангийн ингэр дээр багшралтаа давхиж идэг нөгөө хөөрхөн тагтаа гэдэг амьтан ордог. За тагтаагаа харахад одоо ерөнхийдөө нэг айхтар ухаантай юм шиг харагддаг боловч үүл хөдлөл тэр тусмаас сэтгэн бодох, юмс үзэгдлийг сурах, эргээд байршлаа олгох, дээрэс нь математик чиглэлийн бол айгүй сайн мэддэг гэж байгаа. Тэр бас аргагүй байж магадгүй. Олон ширхэг будаа газар асгачаад байхад хаанаас нь эхэлж тоншгоо хэдийг идүү яавь гэдгийг нүдэн баримжаагаар шууд тархиндаа боловсруулад идэж ууж явж идэг нь бол тодорхой. За тэгээ тагтаа гэдэг амьтныг эртний дээр үз шуудан холбоонд ашиглаж ирснийг та бүхэн бол сайн мэднэ. Хаашаа ч аваа явсан тэрэндээ одоо тэ захиагийн хөлөнд нь биглээд буцаагаад нисэхэд өөрийнхөө өсөд төрсөн их орон газар нутаг байшин барилга руу хэдэн хоног ч хамаагүй давхиж явж байгаад яг л замаараа гажихгүй очдөг энэ амьтан бол ой санамж сурах юм чадвар бол өндөр амьтан юм байна гэдгийг одоогийн шинжлэх ухаан бол тогтооцсон байгаа. За 8 дугаар байранд та бидний одоо идэх дуртай, дээрэс нь үржүүлэх дуртай дахиа гэдэг амьтан байна. Одоо chicken гэж яриад байгаа тий. Энэ амьтад ингээ харахад энэ болох одоо тий маягийн харагдаж байгаа боловч яг амьдрал дээр одоо мэдрэлийн эсийг судлах олон улсын шинжлэх ухааны югаар бол ерөнхийдөө нэлээд өндөр потенциалтай амьтан гэж байгаа. Жишээлбэл одоо дахианд өөрийнх нь зургийг аваад харуулхад өөрийгөө олон дахиан дундаас одоо хараад шууд таньдаг. Дээрээс нь бусад амьтдад их ховор байдаг. Одоо тэр өрөвдөх буюу тэ хайрлах энэрх сэтгэлгээ бол үнэхээр тулд хөгжсөн амьтан гэж байгаа. За тэгтээ яг хөө дахиад бас нэг махсаа тоол унд тижэл багасаад ирэх үед бас айхтар авир гаргадаг дахиад нохоо шууд тижээжсэн хүмүүс бол одоо хэлүүлэхгүй мэдж байгаа. Тэгээд тагтаатай адилхан дахиад ч бас тоолох болгон тэ юмыг наач хааш нь уруугаар нь тоолох босгох юмс үзэгдлийг математик логик чиглэлээр нь бодох одоо чадвар өндөр хөгжсөн амьтан гэж үздэг юм байна. За тэгээд 7 дугаар байранд та бидний үнэнч нөхөр анд найз одоо тэ нохоо гэдэг хөөрхөн амьтан бол орсон байна. За нохоонд нэг л сул тал байдаг гэдгийг та бүхэн мэддэг. Тэр нь юу гэхээр эзэндээ өөрөөсөө үнэнч байдаг. Өөрийг энэ тэнд аваачаад чулуудчихгүй, энэ тэнд хаяад явчихгүй, тижээжснээ хөдөлж гаргаж ирж байгаад энэ тэнд уйчаад явна гэж ерөөсөө боддоогүй. Хамгийн сүүлийн мөч хүртэл эзнийгээ одоо тийм хийхгүй дээ гэд итгээр хараад хүлээгээ сууж одоо хэдэн жил ч одоо эзнээ хүлээгээ сууж явах хэмжээний тийм хитрхи үнэнч амьтан энэ нохоо
гэдэг амьтны сул тал болчиход байгааг та бүхэн сайн мэддэг. Тэгээ бид нар ч гэсэн хүн амьтан нөхөрлөختөө өөрийгөө өөрт нь нохоо шиг үнэнж байгаас гэж шаардаж шахаж бас найзыгаа яг өөрийнхөө хоёр дахь бие болгох гэж үздэг. Гэтэл хамгийн энгийн амьтан бол нохоо ч мэд юм байна. За нохоо руугаа орохгүй шууд одоо хадуураад өөр юмөр орж ирж байна. За нохоо гэдэг амьтан бол мэдээж сэтгэл хөдлөл одоо мэдрэмж энэ төр бол тулдсан хамгийн өндөр мэдрэмж нь бол одоо үнэрлэх байдаг. Нохооны үнэрлэх мэдрэмж бол одоо хүнээс маш олон дахин бараг 30-40 дахин хэмжээний мэдрэмжтэй учраас ямарваа нэгэн эрен хай ажиллагаанд бол үнэхээр сайн ашигладаг. За нохоо харанхууд ч гэсэн өөрийнхөө энэ хамарны тусламжтайгаар одоо орон зайгаа багцаалаад үнэр зай одоо хол ойроо бүгдийг нь тооцоод явцдаг юм айхтар амьтан байдаг. Тэгэхээр нохооныхаа хамрыг гэмтээхгүй батлаас бас сайн бодож явах хэрэгтэй. За тэгээ бус төрлийн амьтдаас бас илүү сурах чадвар бол өндөр хөгжсөн байдаг. Нохоонд одоо бос сууч гэдэг юм уу ойролцоогоор нэг 10-20 боломжийн ойлгомжтой командуудыг бол нохоо сурдаг. Дээрээс нь өөрийнхөө сэтгэл хөдлөл өөрийнхөө одоо үйлдэх гээд байгаа зүйлээ хүнд бас ойлгуулж чаддгаараа нохоо бол үнэхээр бас потенциал өндөр амьтны тоонд ордог байгаа. За ингээд 6 дугаар хайранд та бидний сайн мэддэг гэрийн тижээмэл амьтан буюу муур орж байгаа. За муур гэдэг амьтан бол ерөнхийдөө олив хол үсэрсэн маш өндөр одоодондоо потенциал болон ан хийх чадвар дээрээс нь юмс үзэгдлийг гайхан биширч харах одоо тэр сэтгэн бодох чадвар бол үнэхээр тулцсан амьтан. Мэдрэлийн эс нэг ойролцоогоор 300 сая байдаг гэж ярьж байгаа. За нохоо бол нэг ойролцоогоор 160 сая байдаг. Тэгэхээр муур бол нохооноос илүү мэдрэмтгий юм, мохооноос илүү одоо хариу үйлдэл үзүүлэх чандамж нь өндөр хөгжсөн байгаа. Одоогийн шинжлэх ухаан дээр юу гэж хэлээд байгаа юм гэхээр муур бол нэг 2 настай хүүхдийн ухааныг бол хөнгөн гаргана гэж. Хаалгууд онгоолгох, гэрэлж идэн унтраа хасаах, усундаа гойжуулж уух энэ төр гэх мэтийн янз янзын одоо үйлдэлүүдийг яг өөртөө ашигтайгаар хийж чаддаг. Тэгээ муурны бас нэг айхтар шин чанар нь бол ой ухаан буюу одоо буцаж сэргийх одоо эргүүлэн санах чадвар бол өндөр хөгжсөн. Хэдэн жилийн өмнө явж ирсэн машины чимээ, вагоны дуу, одоо үнэр, ус шууган, одоо салхины одоо тэр бүх үйлдэл үйлцлийг бол иргэн одоо санаж хэдэн жилийн дараа ч гэсэн дагуулад явхад тэр газраа таньж мэдэх хэмжээний бас айхтар өндөр одоо хөгжилтэй амьтан. За тэнгүү 5 дугаар байранд одоо нохоо муурнаас илүү тэднийг даваад гараад ирсэн нэг хөөрхөн амьтан байдаг нь бас гэр дотор байдаг нэг тотгод нэг хөөрхөн шуу байдаг да торон дотор хийчээд эзнээ дуурайгаад юм яриад байдаг. Энэ амьтан бол ерөнхийдөө юм сурах чадвар болон хүлээн авах, орон зай багцаалах одоо ерөнхийдөө сэтгэл санааны асуудлыг хүртэл мэдэрдэг юм айхтар мэдрэмтгий дээрээс нь суралцах чадвар сайтай шуу байдаг. Тэгэхээр энэ шуунд ерөнхийдөө эзэн өөрөө шантарч ядрахгүй бол янз янзын заагаад байхад сураад байх хэмжээний одоо ийм айхтар суралцагч шуу байдаг. За тэгээ 4-р ойронд одоо энэ дэлхий дээр хамгийн ухаантай гэж тооцогдож байгаа амьтан бол заан гэдэг хөөрхөн том биерхүү одоо хуурай газрын хамгийн том авраг амьтны тоонд орсон энэ амьтан байдаг. Тэгээ энэ амьтан бол ерөнхийдөө бол ухаалаг одоо энэ байгаа байдлууд нь тэр тусмаа одоо бусад амьтдад ганц нэгээрээ байдаг шинж чанаруудыг энэ амьтанд нэгтгээд багцалцсан юм шиг хэмжээний одоо их олон ашигтай үйлдэлүүдтэй амьтан байгаа. Жишээлбэл одоо өөрийнхөө мэдрэмтгий одоо тэр зан араншин юм сурах чадвар, хоорондоо харилцах холбоо, контакт, явсан зам мөрөө ямар ч байгалийн нөхцөлд эргээд бол хамгийн гол зүйл бол өөрийнхөө амьдралдаа одоо сурч үзсэн бүх туршлага, мэдлэг боловсрлоо дараагийнхан үр удам буюу зааны туглуудаа бас зогсоод зайгүй зааж идэг нь бол амьтдан судлаач нарт бол анзаарэгдсэн байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр анхны зам бол мэдээж бага туршлагатай байсан. Тэгээ дараагийн зандаа ингээд туршлагаа хуримтлуулж явсараад өнөөдрийн зан гэхээр хэдэн сая жил болоод ирэхээр асар хэмжээний бас мэдлэг генетикийн бас өндөр потенциалтай эм зааны туглууд бол бий болж байгаа нь ойлгомжтой. Сэтгэл хөдлөлийг бол аягүй сайн мэдэрч байгаа гэж. Одоо жишээлбэл оршуулах зан үйл хийдэг, чинээр төрж байгаа зааны туглаа хамгаалдаг, хайрладаг, өсгөж хүмүүжүүлдэг, хин нэг нь одоо амиа алдах юм бол өөр үдмийг нь үргэлжлүүлээд өөрөө энэгшин дасгаж өргөж аваад явдаг.
гэх мэт ийм янз янзын судлагдаагүй судлаатч цаг их орохоор хэмжээний бас юм эерэг үзүүлэлтүүдийг авчирдаг. Тэр тусмаа тарих толгойг ингээ шинжилээд үзэх юм бол тархины гадуур бор тарих нь бол асар өндөр хэмжээний хөгжилтэй байгаа нь бол энэ нейрон болон мэдрэлийн хэсэг судалдаг эрдэмтдийн бол гайхлыг төрүүлдэг гэж байна. За ингээд хамгийн ухаалаг амьтдын 3 дугаар байранд та бидний сайн мэддэг дельфин гэж хөөрхөн амьтан орж байна. Дельфин гэдэг амьтан бол далай дээр оршдог баг хамгийн ухаалаг амьтан гэж хэлж болно. Дельфин ерөнхийдөө энэ тэнд осол аваарт өртсөн завь юу гэдин те тийм хүмүүсэд бас тусалж тэднийг эрх тавиач өгөх эсвэл аврах албаныхныг тухайн хүнд нөхцөлд байгаа хүнлүү чиглүүлэх өөр бас далайн амьтад өөр амьтдад бариулж байгаа эсвэл айхтар үйл явдал болж байхад очиж тэднийг салгах, саатуулах, хориглох эсвэл янз янзын айхтар эдэн шууттай амар амьтан ирж байхад бусад загастай сөргүүдэд мэдээлэл дамжуул тэднийг цогсоо зайгүй араас нь хөөж илдэж аюулын бүсээс холдуулдаг гэх мэтийн айхтар олон зүйлүүдийг бол хийж чадна. Дээрээс нь дельфин гэдэг амьтан яг л хүнтэй адилхан, шимпанзитай адилхан толинд өөрийгөө хараад сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаг 3 амьтны нэг гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө дельфиний энэ оюун ухаан тарих үнэхээр бас усандаа байхгүй баг хуурай газар гараад ирэхээр хэмжээний өндөр хөгжилтэй гэдэг нь харагдаж байна. За тэгээд хамгийн ухаалаг амьтны 2 дугаар байранд та бидний бүр бодооч үгүй нэгэн амьтан ордог. За тэр амьтан бол гахай гэдэг амьтан орж байгаа. За гахай гэдэг амьтан бол маш өндөр сэтгэн ботох, ой тогтоох, ямарваа нэгэн зүйлийн эв хавыг нь олоод өөрт ашигтайгаар эргүүлээд цэвэрхэн мултраад гараад явж хэмжээний чадвартайгаас гадна өөрийн үр удмаа өөрийнхөө амнаас илүү арчлан хамгаалж ашиг өндөртэйгээр асар бага хохиролтойгоор ямарваа нэгэн зүйлүүдийн ард гарч чаддаг нь бол үнэхээр оюун ухаан өндөр хөгжсөн амьт юм байна гэж гахаг бол эрдэмтэд судалдаг. Дээрээс нь хүний бие организмд жишээлбэл ямарваа нэгэн эд эрэхтэн ургуулах янз янзын шинжилгээ ухааны нээлтүүдийг хийхдээ гахааны энэ биеийн дээр ч юм уу янз янзын туршилтуудыг хийх нь өөрөө бас хүний биетэй нэлээд дөхөж очдог учраас бас яг иймэрхүү ойр дотнд байдал нь үнэхээр шинжилгээ ухаанд ашигтай гэж үздэг. Тэгэхээр гахай гэдэг амьтныг бид нэр хоолунд заваартаад үнэхээр хэвтжийдэг амьтан гэж яриад байдаг. Гэтэл гахайтай нэг өдөр хамт байгаад гахайтай нэг өдөр хамт бэлчээлээд сүргийн зохион байгуул бүтэц ямарваа нэгэн осол аюул аваар алан хядан болвол хэрхэн эмгцэгцэнд орж байгаа хэрхэн өөрхөн хүч чадал потенциалыг тултал ашиглаж байгаа энэ харж мэддэг болж иж ерөнхийдөө гахай гэдэг амьтанд дургу болох хэрэгтэй. Яагаад тэгэхээр мэдхгүй юмныхаа дайсан байна гэдэг чинь өөрөө хамгийн том ядуурл гэж хэлээд байдаг. За тэгээ хамгийн ухаалаг амьтны 1-р байранд хүн төрлөختөнтэй хамгийн ойрхон байж болох мах бодтой бие ер нь амьтан болвол та бидний сайн мэддэг шимпанзе гэдэг сармагчингийн төрлийн амьтан байгаа. За энэ шимпанзе гэдэг амьтныг ашиг тустай аюултай чанаруудыг нь олон цагийн турш яриад байх учраас ерөнхийдөө төвчлөд хэлэхэд энэ шимпанзе гэдэг амьтан бусад амьтдыг бодвол ухаантай гэхдээ дээрэс нь зориг тавиад тэрэндээ хүрч чаддаг. Энэ торыг эвдэнэ бол эвдэнэ. Энийг ингэн тэгнэсэн бол тэрэндээ хүрэхийн тулд өөрийнхөө бүх потенциал, ур чадвар бүх зүйлийг ашиглана. Ашиглах үедээ хажуудаа байгаа багаж хэрэгсэл, гутг шувг, бууз зэвсэг төмөр тур ба бетон шал бүх зүйлийг өөрт ашигтайгаар хэлбэр дүрсийг өөрчлөөд тэрийг зэвсэг болгон ашиглаж өөрийнхөө зорилгод хүрч чадах хэмжээний айхтар ийм потенциалтай тэрнийхэн төлөө уйггүй хөдөлмөрлөж чадхаас гадна булчингийн хэлбэр хэмжээ хийцүүл хүнээс маш нэгт байдаг учраас жижигхэн шимпанзег элэг барьж дээрлэхийж өшгөх гэж оролдох юм бол шимпанзег хүнээс 3 дахин илүү хэмжээний хүч огцом гаргах. Дээрээс нь өөрийгөө хүнд нөхцөлд маш удаан хэмжээнд бариад
бие махбодынхон тусламжтайгаар аюулаас зүхтаад гараад явах чадвартай. Өөрөөр хэлбэл хүн өндөр модноос 2 гараараа зүгдээд үсрээл 1 минут 2 минут зүгдээд исэн үстэй. Тэгээ дараа нь гар нь унна үстэй. Шимпанзе тэгэхгүй. Шимпанзе хэсти өндөр модон дээрээс 1 гараараа өөрийгөө хэдэн цагийн турш дүүжлээд нөгөө гараараа хоол идээд унтаад байж байгаа хэмжээний нэгт мэдрэлийн болон булчингийн бие бүх юмний тултал хөгжсөн ийм амтан байгаа. Ийм учраас та бидний сайн мэддэг Мичин гаригийн бослого гэж нэг амар кино байдаг. Энэ кино бол зүгээр нэг сармөгчөнд сонгож аваад хийчих юм биш. Ерөөсөө шимпанзе бол үнэхэрийн аюултай. Тань л харж байхдаа таны нүднээс таны бодлыг уншиж идэг ийм амтан. Дээрээс нь толинд өөрийгөө харж өөртөөгөө ярих, сэтгэл хөдлөлөө мэдрэх гэх мэтийн үйлдэлүүдийг хийдэг ийм айхтар амтан байдаг. Тэгэхээр энэ тентгийн зоопарк энэ тийшээ явж байхдаа шимпанзегийн торлог гар хөлөө дүрх, түүнийг илж барих, элдв дээдээр доромжлох, юм авч шидэх энтер гэх юм бол шимпанзе хэрэг зориг тавих юм бол яаж ийж яагаад ямар нэгэн аргаар тэр төмөр тормосоо гарч ирээ таныг хаач явсан ямар ч нөхцөл өөр төр чи хүрж ирээд өөрийнхөө зорилгыг бас биелүүлэх өндөр оюуны болон бие физиологийн чадвартай амтан байгаа шүү. Тэгэхээр ерөнхийдөө амьдрал бол аялал юм энэ төргээд ерөнхий зүйл хэтэрхий юм задгай юу гэх юм те гинэн сэтгэж эрсдэлтэй нөхцөл байдалд орохгүй тул хэдүүлээ яах вэ гэхээр гоё түүхүүд суугтаа орж ирж байгаа ан амьтантай алан хядантай энэ бүх зүйлүүдийг муунаас нь сайн хүртэл сайн сонсож ийм байдгийн тийм байдсан бэ инх ёстой байна хэрсүү яцгаая гэдэг тэр мэдлэг мэдээллийг гоё түүхээс хэдүүлээ олж авах зорилготой байгаа шүү. Тэрнээс цүнхөө өрөөл гараа явчихад амьдрал бол тэр юм аялал юм гэж болохгүй. Аяллаас ирээгүй олон хүмүүс байдаг. Яагаад гэвэл тэд хээрийн бас буруу төлөвлөж гарсан гэсэн үг байгаа. За ингээ өнөөдрийн орж гарсан сонссон гоё түүхүүд маань та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Тэгээд таалагдсан бол та бүхэнд дардаг барьдаг бүх юмаа сайхан тултал дараагийнхаа орж ирэх гоё хүнд хэрэгтэй мэдлэгт нэмэр болсон мэдээллүүдээ хүлээгээ сууж байгаарай. Тэгээд мөн цай кофений хандив өргөдөг миний хаан банк руу ингээд цай кофений мөнгө явуулдаг та бүхэндээ маш их баярлалдаг. Тэгээд үргэлж баярсан сэтгэлээ дараагийнхаа юмыг чанаржуулж л ачийг хариулъя да гэсэн бодолтой байдаг байгаа. За ингээд орж гараад ойрхон байж байна.